Хай та бүхэндээ үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Би юу ихж байгаа гэхлээр би ингээ өмнө нь амирх тэмдэглэл ирээд солонгос төрч тэмдэглэл амирх хөтэлдэг байсан байхгүй юу. Тэгээд янз бүрийн юм ингээ бичдэг. Тухайд ингээ тийм одоо дотор байгаа юм бичиж гаргадаг ч юм уу яг тийм байсан. Тэгээд одоо болохоор нэг тэгж тэмдэглэл хөтөлгөө болчихсон. Тэгээд энэ төвтрүүдээ ер нь нэгээгүй юу бичсэн уншаагүй амирх удажээ. Тэгээ та бүхэнтэйгээ хамт уншиж үзье гэж бодлоо. Тэгээ энэ чинь ер нь их юм байгаа хаа. Тэгээ ямар ч за энэ нь эхний нэг ийм төвтөр байна. За энийг хэдэн онд нээжсэн юм бэ? 2020 оны 3 сард нээжсэн юм байна. Тэгээ энэ дээр болохоор тэр үед нөгөө bullet journal гэдэг хүүхдүүд аяг хөтэлдэг байсан шүү дээ. Би бас тэрнийг аяг хөтэлдэг байсан байхгүй юу? Тэгээ ерөнхийдөө бол энэ эхний 7 хоног юу хийхээ ингээд чеклж мэглээл Monday, Tuesday, Wednesday гэнтэргээд тэгээ энэ дээр болохоор юу байгаа вэ гэхлээр 25 үг цээжлэх, 30 минут дасгал хийх, подкаст сонсох гинэ. Тэгээ бас за тэгээ эхний 1-5 дахь өдрүүд нь яг ийм дараалалаар за 25 үг цээжлэх, 30 минут дасгал хийх, подкаст сонсох. Тэгээ хагас цэнд болохоор skin care, мацаг барих, 30 минут дасгал, подкаст сонсох гинэ. Тэгээ бүтэн сэнтэй жоохон өөрийгөө амрааж байгаа юм шиг ан дасгал подкаст сонсох л гэж байна. Тэгээ тэмдэглэл гинэ одоо энэ 7 хоногоо дүгнсэн тэмдэглэлээ бичсэн байна. Дасгалын хувьд 100 мөргсөн. Хувь хүний хөгжил болон эмэгтэй хүний үн цэний талаарх подкаст сонсоо үг цээжлээг үгэнэ. Одоо хүртэл зүгээр үг цээжлэлгүй яваад байдаг надаа. 20 гэдэг чинь 4 жилийн өмнө. За санаж явах зүйлс гэдэг ингээд бичсэн байна. Хүний биш мөрөөдлийнхаа араас яв. Эрүүл мэнд байхад бүгд андаа ирнэ. Сониуц зангаа гэсэн хүн л хөшөрдөг. Чи бодож байгаагасаа хав илүүг чадна. Бүү харамс сургамж авлаа гэд бодчих. Чиний хамгийн том саад бол чи өөрөө. Цаг хугацаа хүчтэй зүтгээд бай. Бусдаас аз жаргалыг битгий хүлээ. Юмс өөрчлөгдөн зэрэгцэж алах. Алтлаа гэд чи өөр тийм хүн биш. Чи бол хүч чадалтай ихийг чадах хүн. Амьдар гинэ. Бас зүрхтэй. Drama to watch гинэ. Энэ нөгөө нэг ирээд үзсэн юуныхаа драмануудынхаа нэрийг бичээд тэгээ чеклсэн байна. Crash Landing on Newton class сэтгцэн өвчтөж зүгээрээ дра Penthouse 1 2 өдр хэвчтэй. За төлөвлөж сурвал гинэ. Ирээдүг бусдаас сайн мэдэрнэ. Ирээдүйтэй шоконд орлогүй тулна. Ирээдүйн хямд үнээр бүхнийг авна. Өнгөрөх сар жилээсээ илүүг сурна. Хүнээс царай алдах үе бараг гарахгүй. Хэлсэндээ хүрдэх хүн болж эхлэнэ. Төлөвлөж сурвалыг ингэж шүү. Ингээд бичсэн байна. Бас энэчнээс хөөр юм зорчжээ. Зя дараа нь болохоор sleeping log гинэ. Энэ унтах цагаа ингэж юу яасан юм бэ? Хэдэн цаг унтснаа? За ер нь бол 6 цаг өдөртөө 6 цаг унтсан байна, 10 цаг унтсан байна, 6, 9, 7 гэх ингээд унтсан цагаа чеклээ явсан байна. Бас хөөрхөн. 3 сарын 16-нд гинэ. Өөрхөн төлөө инг гинэ. За та бүхэн сонсож байгаарай. Тааламжгүй санагдаж байвал үгүй гэж хэлэхээс бүү ээ. Хүнд таалагдах гэж хичээхээс өмнө энэ хүн надад таалагддаг билүү гэж бодоод үзээрэй. Өөрийнхөө талаар ярихдаа даруй бай. Гэхдээ сул болон муу үгс бүү ашигла. Бусдын тэнэг үйлдэлийг удаан бодож нэрвээ бүү бар. Сайхан бодол руу шилж гинэ. Бас хөөрхөн юм бичсэн байх шүү. Өөрийгөө тэгээд тахгүй тий. За энд бас тэгнэ. Шалтак тооцсон хിവэр, гомдлсон хിവэр, хүнд хорсон хിവэр, хормын таашаалдаа авсан хിവэр, хуучинтайгаа зурлсан хിвэр, хэрэггүй юмс авсан хിവэр, дараа яг сурнаа гэж хэлсэн хിвэр, зориг гаргаж чаддгүй хിവэрээ байвал байгаа мөртлөө өөр ирээдүг хүсдэг гэж нэгэн бүү бай гинэ. Ер нь бол шалтак тооцсон, гомдлсон, хүнд хорсон тийм битээ байгаарай л гэсэн утгатай юм байна. За 2 дахь 7 хоног нь бас ингээд бичсэн юмнуудаа чеклээ явсан байна. Энэ дээр болохоор бас л үг цээжлэх дасгал подкаст сонсох гэсэн байна шүү. За тэгээ тэмдэглэл 7 хоногод өгсөн байна. Мөн адил 100 мөргсөн үг цээжлээгөө л гэнэстэл. Энэ 7 хоногийн талархал нь дасгалаа тогтмол хийж өөрт хэрэгтэй мэдээлэл подкаст сонссон. Өөрийгөө шүүмжилсэн байна. Шүүмжлэл гингүүд энэ хараа хичээл хий гинэ.
Хичээлээ игээчээ инх заяа. За мондөг хүмүүс ингэдэг гинэ. Ном их уншдаг, өдөр бүр тасгал хийдэг, үгийн сониуц замтай төлөвлөж чаддаг, өөртөө итгэдэг, чадaltaй хүмүүсийг татдаг, мэдэхгүй гэдгээ мэддэг, зогсолтгүй суралцдаг, хийснээ тулдал хийх гэдэг гэж шүү мондөг хүмүүс. За bad habits to break гинэ. Өөрийнхөө муу зуршлыг бичсэн байна. Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж чаддаггүй, төлөвлөсөн зүйлээ хийдэггүй, хойшлуулдаг, орой унтдаггүй, өглөө сэрдэггүй, эхлүүлсэн ажлаа дуусгадаггүй, дэлгүүрээс хэрэггүй худалдан авалт хийдэг, SNS-д их цаг зарцуулдаг, замбраагүй, тасгал хөдөлгөөн хийхээс залхуурдаг, гадуур гарах дургүй, цаг барьдаггүй, өөртөө худлаа хэлдэг, маш их унтдаг, хэрэггүй зүйлсээ хайж чаддаггүй, орондоо ч уцаа оролцдог, мөнгөө хадгалж чаддаггүй, хувийн зохион байгуулалтгүй, хэрэггүй бодол өнгөрсөн зүйлээр өөрийгөө стресстүүлдэг, бахархаад байдаггүй ч хийгээд байдаг тэр зүйлсийнхээ үнэхээр муу зуршил болчихсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бага зэрэг хичээхэд л болох зүйл тийм биз гинэ. За одоо энэ яг тухайн үед байсан муу зуршлуудаа ингээ одоо байгаа өөртөө харьцуулбал ингээ бүгдийн ч ер нь бол ингээ хуваар илэрхийлвэл 90% би ингээ засчихсан юм байна. Шууд уншаа үзэхэд яг тэгээ санагдаж байна. Төлөвлөсөн зүйлээ хийдэг, цагийг барьдаг, тэгээд эрт унтаж эрт босч байгаа, эхлүүлсэн ажлаа дуусгаж байгаа, дэлгүүрээс хэрэггүй худалдаа авалт хийхээ болсон. За тасгал хөдөлгөөн хийж байгаа, гадуур гарах дурггүй гэдэг дээр бол ялцчихгүй. Би жоохон тийм энэ болохоор муу зуршилтаа орох юм болов. Тэгээ одоо ч гэсэн ер нь их тийм зан чанартай холбоотой байгаа нэг гадуур гарах амар дуртай хүн бол биш. За хэрэггүй зүйлсээ хайж чаддгүй нэ. Одоо л хэрэггүй зүйлсээ маш хайж чаддаг. Эд зүйлс дээр хүн дээр ч гэсэндээ. За орондоо уцаа оролцдог гинэ. За энэ ерөнхийд бол байгаа шүү. Мөнгөө хадгалж сурж байгаа, хувийн зохион байгуулалттай болсон. Хэрэггүй бодол өнгөрсөн зүйлээр өөрийгөө стресстүүлэхээ болсон байгаа. Яа. Энд бас нэг юм өгсөн байна. Ирээдүй одоогоос төрдөг гинэ. За тэгээд 4 сар эхэлсэн байна. 4 сар. Йоо, зураг мөрөнлаач ямар дэлий гартай юм шүү. За яах вэ? Би ихтэй зургандаа айгу муу. Энд чинь нэг л хичээж л зурсан байна. За, өнгөрсөнтэй холбоотой хамгийн хэрэггүй бодлоод инэ. Өнгөрсөн маань намайг тодорхойлно. Ирээдүйн маань өнгөрсөн цагаас шалтгаална. Өнгөрсөн цагийн шарх хизээч эзгэрдэггүй. Хүн намайг хайрлах хэсэг нь миний өнгөрсөн цагийн түүхээс шалтгаална. Өнгөрсөн амьдралаасаа би ичдэг. Миний үн цэнийг өнгөрсөн цаг минь тодорхойлно. Өнгөрсөн цагийн өөрийгөө би хизээч уучлах чадахгүй. Хамгийн хэрэггүй бодлоод гэж шүү. Энэ бодол бодож болохгүй байх юм байна манайхаа. За 18 насны тэмдэглэлээ бичсэн биш үү? Love yourself гэнэ. За энийг уншия. 18 жил эргээд энэ хугацааг харахад тийм ч юм уу байгаагүй. Тэглээгээд хангалттай сайн гэсэн үгч биш. Баг зэрэг харамсмаар саяхнаас өөрөөсөө асууж эхэлсэн. Өөртөө сэтгэл хангалуун байсан үе байгаа билүү? Яагаад өөрийнхөө байхаас санаа зовоод байгаа билээ? Өөрийгөө магтаж байсан уу? Одоогийн би хэдэн жилийн өмнөх миний мөрөөдөлтөх би юм уу? Хариултууд нь мэдээж үгүй. Байнга өөрийгөө бусадтай харьцуулж гаднах доторх хүнээ гол шилдэг байсан. Нэг л мэдхэд өөртөө тавьсан хэмжүүр минь дэндүү хатуудаж байсан. Бусдын үзэл бодлоор өөрийнхөө ертөнцийг хязгаарлаж сөрөг сэтгэл бүгдийг нь нэг ч үг мартахгүй санаж явдаг. Үндэ юу гэж миний л амьдрал тэднийх биш минийх. Зүгээр л март орх. За энэ ч нэг арай өөр өнгөөр бичиж цаг хугацаа бол юунаас ч өнөд зүйл гинэ. За өөрт байгаа алт эрдэнэс шиг зүйлээ хий дэмий юмд үрмээргүй байна. Хожим нь амьдралаа сайхан мэдрэмж авсан гэдэгтээ итгэлтэй байна уу? Ийм харамсан асуулт өөрөөсөө асуухыг хүсэхгүй байна. Өнгөрсөн, одоо, ирээдүйн би гэж жижиг гэлтгүй бүгдийг хайрлаж сурч эхлэх хэрэгтэйг ойлгож байна. Гэж бичсэн биш 18 настай цаад заяа чинь. Хатуу үнэн гинэ. Биднэрт хоёрхан сонголт байдаг. Суралц, тэгээд хөгж. Эсвэл алаагаад авцаар л бай. Ой. За энэ 5 жилийн дараах би 10 жилийн дараах би гэдгээ бичсэн байна цаадах чаа. 5 жилийн дараах гэдэг чинь за жилийн дараа бол энийг унших хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгсэн чи одоо унших гэж байна. Уншаад хөө би таад гэсэн юм. Гэтэ өөрөөсөө ичээд за ичээч авах те энэ чи хөөрхөн л шүү дээ. Өөрийгөө хөөрхөн. За. 5 жилийн дараах би гинэ. Их сургуулаа төгсчихсөн. Цаашдаа ямар улсад мэргэжлээ дэвшлүүл сурах талаар шийдвэрээ гаргачихсан байх болно. 10 жилийн дараах би миний нөгөө тал болсон юу ч болсон намайг хамгийн ихээр хайрладаг тийм ханаа олоод бишээ олзон хөөхд гаргаад сайхан амьдарч явах болно. Гинэ.
олцсон гэж шүү. За. I think гинэ миний бодлоор би мөнгийг зорилгоо болгож амьдрахгүй. Ямар зүйлээс аз жаргал авч байна? Тэр зүйлээ л хийж амьдрна. Мөнгө бол зүгээр л хэрэглээ. Насаараа махаа зоож амьдрахгүй тулд энэ цэгээс бүх зүйлээд ажиллах хэрэгтэй. Хичээнэ гинэ. За дараагийн бодол нь. Надад тухайн ямар нэг зүйл тухгүй байвал зүгээр л хайна. Энэ нь би өөрийгөө хүндэлж байна гэсэн үг. Бусдын юу гэх бол гэсэн бодлоос сална. Хүнд үгүй гэж хэлнэ. Надад хэрэггүй зүйл дээр гинэ. За дараагийн бодол нь. Миний чадхал зүйл байвал би бусдад тусалнаа гэж хэлсэн байна. За энэ дээр жоох ингэ солонгос хэлээ нөгөө хэлний бэлтгэлээсэн болохоор жоо солонгосоор ингэж тэмдэглэл хөтлөх гэж оролцсон юм шиг байгаа. Энэ нь яг нэг л хуудсан бас нөгөө нэг одоо үг цээжлэх, дасаал их гэдгээ солонгосоор бичиж шегэлчих. За ийм бас нэг хөөрхөн юм зурсан байна. Энийг ч харин дэжгүй зурсан юм шүү цаадах чинь. I will never stop dreaming about гинэ. Бас ийм юм хөөрхөн юм зурсан байна. Яа, энэ одоо юу зурсан юм бэ? Энэ араа. Ивэл битээ болъё гэж тэргээ зурсан юм шиг байна хөөрхий. Тэгээд зөв хооллох моллох гэсэн юм. 20 наснда бүү бууж. Энэ үед яг санаж 20 наснда бүү бууж гэсэн нэртэй нэг тийм ном уншижсанаа санаж байна. За энэ чинь ингээд нэг л зурсан хүн. Зураадсан чи зураад жамар юм болов уу гэж бодсон юм шиг байгаа. Энэ хариг хөөрхөн юм шүү. За. Пүү. Сарны гэрэл. Ийм юм зурсан байна. Галав. Галгал. За. Бас ийм юм зурсан. Love yourself гэнэ өөрийгөө тэрж байгаа юм шиг. За жигш. Энэ нөгөө юу вэ? Цагаа зарцуулдаг 10 жил ажиллаа дараалуулчихсан минь өөрийнхөө. Одоо ингэж байгаа байхгүй юу? Хичээл, сошиал, гэрээ ажил, утас центр гэдэг ингээд Ингээд хичээл ингээд дараалалаа бичсэн маа штэ. Тэнгүүд одоо энэ цэнхрээр ингээд дуусна болохоор чухал ажил гинэ энэ ч ингээд тэмдэглэжсэн. Тэгээ энэ яаганаар дуусна болохоор чухал ажлаа дуусгасан үедээ хийх зүйл гинэ. Тэгээ тэнгүүд би болохоор хичээлийг чухалчилсан байна. Тэгээ social podcast-ыг болохоор чухал ажлаа дуусгасан үедээ хийх гэж тэмдэглэсэн байна. За. Подкастаас сонсон одоо нөгөө нэг ойлгосон зүйлээ тэмдэглэж авсан байна. Ирээдүйн ханаа хэрхэн яаж сонгох вэ гинэ. Дөлгөөн гэдэг хүний подкаст л юм шиг байна. 25 хүртлээр хүнтэй суугаад хэрэггүй, боловсралсан, төлөвшсөн, хөгцсөн хоноо хүнтэй сууж хүүхэд гаргах хэрэгтэй. Өөрийгөө боловсруулаарэ гэсэн байна. За дараагийнх нь хүн нь болохоор амьдралын зөв дадал хөвшилд орсныхаа дараа мэрэгжил ажлаа доктортой болгосон хоноо хүнтэй суугаарэ. Дараагийнх нь болохоор үерхэд хэсэг хугацаанд хамт амьдарч үдснийхаа дараа хүнтэй суугаарэ гинэ. За одоогийн миний бодож байгаа бодолтой бол санал нийлж ийн дээрх зөвлөмжүүд. Тэр үедээ би чинь 18 настай байсан байж бас ирээдүйн ханаа хэрхэн сонгох Монгол талаар тиймэрхүү юм сонсч чичээ бацаа чинь. За 25 нас хүрэх гэж байна уу гэдэг нэртэй подкаст сонссон юм шиг байна. Тэгвэл нэгдүгээр санхүүгээс эхлэх баттай. Хоёрдугаар ганцаараа амьдарч сурах, цагийг зөв зохицуулах, өглөөний цай ууж хэвших, спортын ямар нэгэн төрлөөр хичээллэх, хэл сурах, подкаст сонсож сурах, хоббитой болох, аялах гэсэн зүйлүүдийг өөртөө 25 нас хүртлээ одоо дадал болох хэрэгтэй л гэсэн юм байна л да. Солонгос хэл сурахаар болсон 2 шалтгаанаар бичсэн байна. Энийг яах гэж бичсэн бол бас ийм юм зурчих. Энэ одоо би юм бах та. Би яаж болох юм? Надад чи юм нүдний шил байгаа шүү дээ. За одоо энэтэй би төстэй байна уу? Тэгээд авч. Тэгнэ. Цаашдаа Солонгосын их сургуульд суралцах хүсэлтэй. Их хэлээ өөр улсын нэг хэлийг их хэлээсээ өөр улсын нэг хэлийг эзэмшиж Солонгос хэлийг сурснаар танд ямар нэг өөрчлөлт гарах талаар төлөвлөсөн галзуу өдрийн тэмдэглэл шимжсэн байгаа хэл шүү дээ. Мэдээж сурч ажиллагаад хэлбэр шил. Энэ нэг ярьслаа бэлтжижсэн юм шиг байна. Гайхлаа шүү дээ. Яг нэг тийм
хүн асуугаад хариулаад байгаа юм шиг бичсэн байна шүү дээ. За. Бусад хүмүүсийн юу гэж бодоход санаа зовхоо болий. Харин оронд нь би юу гэж бодож байна? Надад ямар санагдаж байна? Би ямар шүү байна? Би өөрийн дотоод хүч чадалтаа итгэх болно гэж хэлсэн байна. Бас юм зурсан байна. Энэ ихтэй ямар царамтай ихч вэ тий? Царамтай ихч зурсан. За, аз жаргалын дүрм, бүү санаа зов, битгий үзээ яд, өглөгч бай, хүлээлт багтай бай, энгийн амьдр. За 9 сар эхэлсэн байна. Нүү 9 сар марчаан галах юм шүү. Зургмар байна. За энэ ч солонгос яана. Солонгосоор юм бичсэн байна. Би тэнд юм шулан зурсан юм бэ. Энэ хартаа. Яг шулан. За энэ хаа хөр хэмт юм зурж байгаа л тэгээл жоо фейлсэн л ах. Өөргөө амир өмөрцтэй. Амжилтыг шаарддаг 7 зүйл гинэ. Шаргуу хөдөлмөр, золиос, тэмцэл, итгэл, төвчээр, хүсэл тэмүүлэл, тууштай байдал. Амжилтын шаарддаг 7 зүйл гинэ. Энэ ямар хөөрхөн юм бэ? Энэ зургаар та. За тэгээд намайг аз жаргалтай болгодог зүйлс гинэ. Наарч гинэ. Тэснэ энэ ч мотив аз жаргал хүсье гэдэг дуу ингээд зурч мурсан заяа. Тэгээд ер нь амар тийм жижигхэн зүйлээс л аз жаргал мэдэрдэг хөөхтэйсэн байна. Одоо ч тийм л дээ. Далайн арах байгаль, бороо, зөөлөн цаас, борооны өнөр, зун, зүүд, дуу, шинжил, зураг, хүн багтаа орчин, гоё дэвтэр, найз, шинэ хувцас гэл нэг тиймэрхүү юмнууд бичсэн байна. Зөндөө юм бичсэн нөө хөрхөө. Зя дахиад 7 өдрийн чеклэлт. За энэ тооцоогоо төлөвлөсөн биш үү цаацах чинь. 9 сар байр 300 мянга, автобус 90 мянга, баатрагаас 160 мянга авна. Надад бэлэн 90 мянга байгаа. Тэгэхээр байрын мөнгнөөс 140 мянга дутна. Захирлаас цалингийнхаа 140 мянгаыг авна. Яа хөөрхөө. 10 сар байр 300 мянга, барьцаа 500 мянга, 250 мянган төрүүлээд өгсөн. Автобус 100 мянга, 500 мянгаар бишээ 50 мянгаар цэнгэлсэн. Хоол хүнс 100 мянга гинэ. 9 сарын 27-нд талтарч унаад толгойн гэмтэлтэй 170 мянгаыг зарцуулсан. Төлөвлөөгүй хүмүүсийн төрсөн өдөрт 30 мянга, Вьетнам найзтайгаа маханд 16 мянга зарцуулсан. 11-р сар гинэ. Байр 300 мянга, барьцаа 250-аар дүүргээд өгсөн. 250 гингүүд арталт нь гинэ. Арайч л гэж өгсөн шин. Энэнийг өгөл барьцаа дууссан. Ураа гинэ. Яа. Автобус 100 мянга, гутал 100 мянга, хоол хүнс 50 мянга гинэ. Тэгээ бүр энэ нараа баатрагаас тэдийг аваад нөгөө тэр бүр ингээд нэр устай бичсэн биш цаадах чинь. Хүнд ярьж байгаа юм шиг л. За тэгээд онгороо цаа чинь ерөнхийдөө 19 хүрж байгаа штэ. Тэгээд 19 нас хүрээд ойлгосон 19 зүйл гинэ. Энэ ихтэй амар уртах шиг байна тий. Тэгснэ энэс гадна дахиад надад нэг дэвтэр орсон. Энийг тэр дараагийн дэвтрийг тусна болгож оруулъя. Тэгвэл энэ амар урталах юм шиг байна. За 19 нас хүрээд ойлгосон 19 зүйл. Гэр бүлч бай, найзч бай. Чи хэнийг ч өмнөөс амьдраагүй. Тийм болохоор ямар ч юм болсон хариуцлагаа өөрөө хүлээж сурах. Хоёрдугаарт ганцаараа байж сурах, ганцаараа амьдрч сурах. Уучлалт сурах, уучлалгүйд сурах. Бүх зүйл мөнх биш. Хүмүүс явдаг, бас ирдэг. Наашаа харж инээсэн болгон сайн хүн биш. Хүмүүс чамайг муулж болно, шоолж болно. Гэтэ чамайг хайрладаг, дэмждэг хүмүүс нь олон. Хэрэггүй харилцааг тасалж сурах, чамайг унтраах, чамайг гомдоох хүмүүсээс хол байх. Яг одоо байгаа цаг хугацаагаа хайрлах. Өөрийнхөө өвдөж шаналсныг биш, болж бүтэж байгаа зүйлээ гэрээхэндээ дуулгах. Эрүүл хоол хүнс хэрэглэх, арьс арчилгаа, подкаст сонсох, мэдэхгүй байгаа зүйлээсээ ичихгүй байх. Үгүй гэж хэл сурах, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх. Дүүнэрийнхэн үлгэр дуурайлал, аялах, мөнгө хадгалах, шин зуршил бий болгох гинэ. 19 наснда ухаарсан зүйлс гэж шүү. Тэгээ бас нэг юм хөөрхөн зурчиж. Энэ бол хөөрхөн. За бас ийм юм зурчиж. Пүү.
Энд бүр амар хэмчиж найзуудаа. Нара. Ингээд. Тэр үед нөгөө нэг Монголоос 0 болтой ирчихсэн. Тэгээ үзгэн балмалаа бичсэн. За энийг болохоор дараагийн 2 дахь хэсэг болгож оруулъя. Дахиад энд нэг юм дотор байгаа байхгүй. Тэрнтэйг ингээ хамт бас нэг юм дотор байгаа. Энд дэр ихтэй нэг их юм байхгүй ч магадгүй. Сүүлд яасэ. За тэгээд энэ бичлэгээ ингээд дуусгая. Та бүхэндээ миний бичлэгийг 20 минутын бичлэг болсон байна. Энэ хүртэл би нэг эдитгүй шууд оруулнаа. Тэгээ энэ хүртэл ингээ үзээд сонирхсанд маш их баярлалаа. Энэ хүртэл нь үзсэн хүмүүс тайртай шүү. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.